9-р анги. Хаан таав. Тэр ирлээ. Орвол. Ороорой. Эх эзэнтэй минь. Ерөө ахаа илчүү дээ. Хаан таав. Ерөө ахаа би мөксөн улсынхаа өшөөг авах санаа өвөрлөн танд бараалхан хүсэлтэд тавьсан юм. Алло. Бос. Үг байвал өчигтэн. Хаан таав. Сайд би хятад хүн бөгөөд өвөг дээдсмний үе уламжлан их явсад өндөр ад хашаар ирсэн болго. Хожим улс гэрийн голомт мөхч 10 буюу гудамжийг хөлсөн доромжлын өшөөг авах ашигтай боломжийг харсаар өдгөө хүрлээ. Дөрөвчин удаа Монгол улсад дэлчээр зарагдан ирээд хаан та агуу зөрийг алсын бодолтой хүн тул удахгүй дэлхийн дахны эзэгний захирганд гарцаагүй гэдгийг үзээд танд хүчээ өгсүү хэмээн ирлээ. Болгоон соёлгож яж юм уу? Ерөө ахаа. Чи юунд тэгэж үжиглэн? Ванган шанслал чамайг наашаа ирүүлээ бидтэй. Хаан та. Тэмүүжин бивэр өөрийн өвөг Амбгаа хаан болон өнөөгийн татар эргэн сүрэн мөххийг үзээд их алтан улсын тэнгэрийн сүр хүч хичнээн агуу их болохыг ухаан ойлгосонгүй юм шүү. Тийм болохоор ванган шанслал үнэнчээр зүтгэж алдаа түүний хүчин дулдуудаж байх бодол өвөрлөж яваа. Юу гэнэ? Хаантан таарэ аратан барстаа арьсын булаалтахаар шийдсэн хэрэг биш үстэ. Вангийн чансан энэ удаа татар иргэн ялагдсан бууруулж мигүүжин сүлт хаантанд алагдсан үнэн мөннийг нуун дарагдуулж өөрийн гавья мэтэр хаан эзэнд мэдүүлж их шан харамж хүртээд байгаа шүү дээ. Яасан бэ? Та итгэхгүй байгаа хэрэггүй. Хаантан. Вангийн чансан танаас аль эрт жиирхэн болгоомжлж байдаг хүн. Тийм болохоор та энэ талаар бодолтой байхгүй бол хизээ нэгэн цагт мигүүжин сүлт мэт бүсрэ унахыг байгах газаргүй шүү. Сүбэдэ энэ хүнийг одоохон хүрээнээс хон гарах. Хүн байна уу? Тэмүүжин, би чамайг эндүү таньжаа. Би чамайг нэгэн үеийн тэнгэрлэг богд гэж бодож байсан чинь харин ч огтны нүдмэд охирхон бодолтой буураа ири байж. Аваад юу? Тэмүүжин, чи миний ятгалыг үл тоосноосоо бодоод хизээ нэгэн цагт зөрчдүүдийн модон ичинд амьдараа хатах болно. Чи зөрчдийн 5 дугаар зэргийн жавууд харыг хэмээх дорд ноён болсонтой сэтгэл ханжуугаа хэрэггүй. Тэр бол ванган чансан хав нохоод хайж өгсөн өмөх махнаас өөр зүгүй шүү дээ. Хожим тэр чамайг ам дээр чинь өвчин алхаа мэдэх байлгүй. Маргааш өглөө хөдөлнөг зарилгыг дамжуул. Өөгөнхүү зүч. Удаахүү цагаада. 3 дугаар хүү өгөөд. Отхон хөө тулой. Тэмүүлэн. Би хэллээ шүү. Тэг. Ээжийн амрыг айлтгая. Аль басцгаа. Чи мигүүжин сүлтийг зүйл дуусгасан гэж дуулсан. Талигач эцгийн чинь тэнгэрийн гигэн сүнс амарч авах та. Гэхдээ Жалибах болон олон татар эргэн зүгтэж амьдсан шүү дээ. Тэвэр бүдүүн ургаа модыг ганц далаалтаар унгаж болдог билүү? Өнөөдөр их найрыг үүсгэн та ах дүү тавын ялтын баярыг тэмдэглэе. Аха, манай нөхөр яагаа вэ? Би түүгээр саж бэхэд дайны олзоос хүргүүлэхээр явуулчихсан. Жүнхтүүд ганц цэрэг мөрд гарган туслаагүй батлаа яг тараа дайны олзоос хүрч байдаг юм. Хэдий сайдар занчаад Монголгүй ямар агуулсыг сургаад өгөл дээрээс юм. Зүч цагаада хоёроо том хүмүүс үг хэлцэж байхад хүүхэд дундуур нордог билүү? Зүч цагаада хоёр аваагах нартан адилхан бодолтой байгаа юм байна. Харин өгөөд чи энэ хэргийг юу гэж үзэж байна да? 12 настай хүүхэд чинь юугаа мэдэх вүлээ дээ? Наадах чи хэлгэлдээ бүртөө.
Зүрхтүүд энэ удаа зэрэг гаргадгүй нь буруу л да. Харин эцэг хаан тэдэнд дайны олсноос хүргүүлдэг настан уургийн хэлхээс нэг байх ёстойг сануулсан хэрэг. Тэд нар олсноос хүртээд бидэнтэй эвлэрч мэдэх юм. Харин эвлэрэхгүй байх юм бол тал нутгийн олон овг аймгийнхан зүрхтүүдийн хүм муутайг мэдэх болно. Тийм болохоор хаан эцгийн энэ бодол тун зөв зүйтэй гэж бодож байна. Өгөөд минь эцэг чинь чамайг зөв зүйтэй хариулсанд их баярлаж байна шүү дээ. Бид нар хаана хүрээд ирвэ? Ээж. Би энэ хүүг мартчихсан байна шүү дээ. Би татарын хүрээнээс энэ бяцхан хүүг олсон юм. Хүзүүнд алтан гарих зүүж, булганы арьсаар эмдсэн алтан хэв торгон дээд өмсөж явж байсан юм билээ. Манай монголчууд угаас иймэрхүү байдалтай хүүхдүүдийг өөрийн үр мэд үрчлэн авах ёстой гэж санан ээж танд хүргэн авчирсан юм. Яасан хөөрхөн хүүхэд вэ? Чамайг хэн гэдэг вэ? Эрхэм мужин та дорд миний нэр усыг асуух надад хүндсэн хэрэг болох байлгүй. Би тэр тусмаа дорд нэрийг чинь мэдмээр байна. Намайг шихэн утга гэдэг. Өндөр дэд язгууртай өрөв сэтгэлтэй уйлан их хэн болохыг хэлж өгнө үү? Эмээ байна. Тэмүүжин хаан намайг танд өрчлүүлэн өгнө гэж байсан. Түүний үгэнд итгэж болох уу? Болгүй яах вэ? Би мөнх тэнгэрийн нэрийг барьж андгаалъя. Мөнх хөх тэнгэр минь. Яна би шээлээ. Зүгээр дээ хүмүүс. Би чамд итгэж байна. Та нар юундаа инээгээд байгаа нь? Ээж бас нэгэн хөөрхөн хүүг үрчлэн аваад байна. Юу гинэ? Чи дахин нэг хүү төрүүлээ юу? Хаагчингийн маань чих болохоо байх нэ дээ. Энд чи юу болох нь энэ блэ? Саж бэхэд олзны төрөхөр явсан хүмүүс эргий хийж явах шиг байна. Таагүй хэрэг болсон бол та. Алив. Очиж үдээ. Замбула. Яаж хань энэ үлээ? Тэр 60 цэрэг аваад зүрхтүүдэд дайны ол зүрхээр явсан. Гэтэл тэд 10 цэрэгийг маань алж 50 хүний хувцсыг мулцлаад явуулсан байна. Дана нөхөрч гисэн тэдэнд алгагджээ. Замбула. Мориндо. Цололдоо яаж байгаа бол доо? Зүрхтүүд ч угаасаа дайнч байлдаанч баатар зөрөгтэй болсон шүү дээ. Цаачаа бих олон удаа авилгагүй муухай загнаж байгаа хүн тул сайн өдөхгүй лавтай. 2 хоног болоод байхад хэл чимэж байдгүй шүү. Өөдөн үж минь. Хаанууд нь зүрхтүүдийг даран сөнөөлөө.
Сажибэх бүрий бэх зэрэг урвсан хулгаанаар баригдсан тул зүрхэд болон боржин овгийнхан угсаа гарал нэгтэйг бодолцсон та бүхэн эсэргүүцэхгүй бууж өгвөл ам хэлтрүүлнэ гэж хаан эзэн айлтан сойрхлоо. Хайтагдаас Сажибэх бүрий бөх. Вэн чи мухлаа байх шивтэй. Зэлмэ чи яагараа үү цахигч болыг алхаар завддаг үлээ. Энэ музалыг өөрийн эзнийг хамгаалан тэмцэж манай 10 хэдэн цэргийг алж 6-7 хүнийг шаргадуулдаг байх шүү. Тэр бас чиний толгойг шархтуулсан хэрэг бай. Тийм ээ. Аргагүй даруухан баатруудын өдгийг зүрхэд овгийн хүмүүнд Зэлмэ үүнийг тавьчих. Хүлгийг тайл. Түүний Сэлэм хаан байна. Чи миний нөхөр болж өдөр шөнийн алин цаг боловч Сэлмэ зүгээс миний өргөнд орж гарч байж болно. Хаанта. Дорд мохолоо би үүнээс хойш танд өчүүхэн шудраг ус итгэл журамгүй аашлах юм бол миний хөлн шүрмсийг тац хэрэг Бос. Сажибэх. Чамд хэлэх үг байна. Сажибэх. Чи бид нэг өгдөөцийн үрийн өчнөр биш гэж үү? Би чиний бүлдүү биш гэж үү? Чи яхаараа хор мухаа санаа гаргаж ханлын явхад хар бируу мэт хайртай нөхрийг минь хөнөөх болов. Чи хитэт гэж. Намайг тавьж. Би түүнийг алмаар байна. Сажибэх. Чи бас амьд гармаар байна. Заадагч. Ажираа. Тэмүүж. Чи ихтэй намайг алаах. Тэмүүж. Би хүүгээ харж байгаад алуудмааргүй байна. Би харж хандах хүнгүй. Би дэсэн эмгэн хоцорсноос эхлээд намайг алаах. Мохор шолом шиг эмгэн чамайг би алаад үгүй зөө. Одоо чи эзний хайртай хүний алах ямар байдгийг өөрийн биеэр амлах чинь. Чи өөрийн хүүгээ яаж өгөхийг одоо өдөх болно. Дараа нь чи өөрөө өхөд дад орг. Хазра дүүгээ аваад явж бай. Ээжээ. Цаашаа хаач бай. Хүн хийсэн тэргийнхээ үр төлөөсийг эх хүн шиг даагаад гармаар бай. Сажибэх. Хүмүн. Ээжээ. Та нар одоо утсан үзэх болоо юу? Өөрд нь хичнээн олон хормуухай хэрэг хийж байхдаа ингэх өдөр ирнэ гэж бодохгүй яасан. Тэмүүж. Чи ихтэй намайг алаад байл. Би чамд тавьсан үр төлөөс өнөөдөр өөрийн зүрхэд овгийн цусаар төлж өгье. Наадхан аваад яв. Сажибэх. Ээжээ. Хүмүн. Ээжээ. Сажибэх. Би бүрий бүхийг үлдэн ээжийг чинь асран тойлуулж байж болно. Би ээжийг чинь биш харин талигч хаан эцгийг чинь хүндэлсэн хэрэг шүү. Харин чи гарт цаг өгөх ёстой. Яагаад гэвэл чи намайг хаан ширээнд өргөмжлөгдөхөд өргөсөн тангаргийг чинь бодож татар иргэнтэй байлдахгүйд чамайг 6 өдөр хүлээсэн. Гэтэл чи дайны олдноос хүргэж явсан миний элчүүдийг хэрцгийгээр хөнөөсөн бай. Чи битгий олон үхээ. Би өөрийн элхэмдээ зүрхэд цусаар өөрийн өргөсөн тангаргаа гүйцэв. Уухаас. Сажибэх. Чи бид хоёр адилхан Монголын Хяад аймгийн язгууртнууд гэдгийг бодолцсон үзүү сэрийн яс хөсөр таран хэвдгийг яахан төвчих вүлээ. Алив танаас өхрийн арьс аваад ир.
Ачибэхэ. Зүрхэд овог бол урд хамаг Монголын аль саруулсан баатар сан эрзэг шилэн цуглуулж үүсгэсэн овог. Хэрвээ тэд нар Тэмүүжин надад дуулууртай захирагдах аваас би тэднийг мухлаатай нэгэн адил дотнчлан явах болно. Тийм болохоор чи санаа амар зам даагаар да. За зээг гүйцэтгэх. Болжээ. Зүрхтүүд явцгаая. Дөрвөн хөө хачиун алж хасар бэлгүүтэй Тэмүүгэ. Дөрвөн хөө зүч цагаада өгөөдөө тулуй. Хувлаа зэлэм боорч сүвэдэ дарида алтан учир мэнлэг. Дөрвөн өргөмөл хөө шихи хутаг хөгчүү борх хүч бүрий бүх тэв тэнгэр боо. Зүчтэй хорч. Сургуулаа эхэлцгээе. Эхэлцгээе. Тийм үл юм. Нөхөр чинь өөд болоо 5 жил боллоо. Ээжлээ алдсан өнчин галуу мэд энэ насыг илээ гэж бодоогүй үстэй. Ээж та дахиад бас ийм яриад эхэллээ. Ээж нь 60 дөхөж байгаа хүн чинь нэг л мэдсэн хуагчин эмгэн шиг дүлээс авахар болчихыг хэн бай гэхвүлээ. Тэр цагт хин чиний ургийн хэргийг бодолцох үлээ. Ээж аав хорлогдох үед та бас 30 хүрээгүй бэлэвсэн хоцорсон шүү дээ. Та энэ бүхнийг даваад л гараад ирсэн биз дээ. Гэтэл би 30 гарчихсан хүүхэн. Ээж нь 4 хүү ганц охинтой. Дээр нь 4 өргөмөл сайхан хүү байна. Гэтэл чи өдий болтол үрийн зулаа үнэрлсэнгүй. Энэ бүхнийг бодохоор ээжийнхэн сэтгэл зүрх шимшрээд байх юм. Ээж би хаан ахын ганц охинд батлаа ханхар баатар ирийн татвар юм болон явна гэж юу? Эсвэл хатвчанд суудаг харц боолтоо сун амьдралыг барах хэрэггүй. Үгүй. Миний ад жаргал өөр зөөлөн сэтгэл 5 жилийн өмнө хань нөхөртэй минь хамт буршлагдсан юм. Ээж минь азар надад агт сайн морь гэрт сэлэм алдлан харвах ном саадаг байна. Өшөө хорслын сэтгэл минь өөр дурам буцалж байна.
Бид Тэмүүжинг дэнд удаан айрыг гүзээлүүллээ. Түүний гарын бүл хүч нэмэгдээд байх юм бол бид хизээ нэгэн цагт хөсөр унах өдөр ирнэ. Одоохон яваад хатхан ханграад овгохныг цэрэг гарган тусал гэж хэл. Цөмөрө хүчээ нэгтгэн Тэмүүжинг даран соноё. Жамх толгойлагч ав. Татар улам мэрэгдүүд хүчээ сэлбэж амжсан гэдэг шүү. Тэд нар Тэмүүжийг даран устгах тал дээр танаас илүү сонирхож байгаа нь лавтай. Татар мэрэгд гинэ. Би чинь Тэмүүжин болон Ван хааны цэргийг удирдан мэрэгдүүдийг дайлан байлдаж байсан хүн шүү дээ. Тэр ямар хамхтай. Мөнхийн дайсан үрдийн нөхөр гэж хаана байлаад хэрвээ та боломжийн хүнийг томлон ятгах чадвас тэд цэрэг гарган тусалх нь лавтай. Тийм биз дээ. Миний бодлоор хамгийн боломжийн хүн гэвэл шийл байна да. Тэр яаж болох вэ? Манай өвөг Амбгай хааныг тэд нар Алтан улсынх нь хөргөн өгч модон ижгэн цовдлуулж алсан биш үү? Тийм болохоор би очиж болохгүй. Чи өөрөө сая мөнхийн дайсан үрдийн нөхөр гэж хаана байна гэж хэлээ биз дээ. Таргуудаа хэрвээ та энэ хэргийг бүтээчих юм бол би өөрийн овог аймгийн хагас болоод эд хөрөнгийн талыг өгөхөд бэлэн байна. За яах вэ? Тэгвэл би туршаад үзье л дээ. Татар аймаг. Даргуудаа толгойлогч морилгтв. Даргуудаа. Чи үүнийг юу болохыг мэдж байна уу? Энэ чинь бүхэл хон чандаг тогоо байх шиг дээ. Үгүй дээ. Энэ бол бүхэл хүн чамдаг тогоо байгаа юм. 13 жигүүрийн тулдаанаас хойш чи 70 тогоонд 70 олзлогдсон хүнийг чамж байсан гэдэг байхаа. Тэр цагаас хойш хонин тогоо биш хүн тогоо гэдэг болсон юм. Би өнөөдөр ягаад үүнийг өөрийн өргөөний үүдэнд тавьсан гэж чи бодож байна? Жали буха толгойлогч. Танд лав нэг баяртай хэрэг тохиогоо байлгүй. Чи бас л ташаач. Би чиний ажлаа зориулан байрлуулсан юм. Даргуудаа. Чи миний 2 ч асуудлыг буруу хариулсан болохоор төвчээр минь барагдаж байна. Хэрвээ чи миний тавьсан 3 асуултаас нэгийг ч хариулж чадахгүй бол би чамайг амьдаар чинь чанах болно. Алив. Наад галаа олигтойхон өрдөөдөг. Чи энэ удаа намайг жамуухад цэрэг гарган тусад Тэмүүжинг дарааж гэж гуйхаар ирсэн биз дээ. Чи намайг угаас монголчуудаа сунцантай гэдгийг мартаа юу? Бидний хооронд ямар нэг өшөө хонсон байхгүй шиг санах юм. Алив. Үүнийг халуун тоогоор өгөөч. Гайдара. Жали буха. Чи манай таргуудаа толгойлогч юунда буруутаад байгааг тайлбарлаагүй байх шүү. Би тайлбарлаж болно шүү. Таргуудаа. Миний эцэг танаа өвөөг хуурам ихэлж алсан. Гэсэн атад бид яахлаараа өштөн дайсан биш байдаг билээ. Исүхаватар танаа аав Тэмүүжин үгийг алсан болохоор тэр тооцоод уусгар болсон биш үү? Гэтэл би танаа толгойлогч Исүхийг хордуулж алсан шүү дээ. Тэр зэсмаа бид нэр хамт нөхөр бололцох учиртай биш үү? Юу гэнэ? Исүхэ надад хамаарах байсан толгойлогчийн хэрэгм зэргийг булаан эзэлсэн болохоор би түүнийг алгасаар айл эртнээс төрөөд байсан юм. Андын анд болоо анд нөхөр андын атаатан дайсан улам сайн анд нөхөр гэсэн үг байдаг баха. Би буруу ярьж байна гэж юу? Чи битгий омогшоод бай. Би дахин нэг асуулт тавья. За яах вэ? Би жамуухад туслан Тэмүүжин Ван хаан хоёрыг даран сөнөөдөө гэж бодъё. Гэтэл дайны дараа жамуух тал нутгийг ганцаараа иргэшээлтэд оруулах бол манай татаруудын нуруунд дээр уламж харгас гэрцгий ташуурын занчирд буух биш үү? Би жамуухыг ямар өөдгөө амтан болохыг мэддэггүй гэж санаа юу? Жамуух бол жадран овгийн хүн. Түүний өвг дээдс нь булаагдан ирсэн харин нутгийн бүсгүй гэдсэн тэгдэж ирсэн золд нь бутж байсан юм.
Тэр яахан Монгол овг аймагуудын хаан болж чадах вэ? Чи тэгвэл яглаараа тэрний нөмөр нүүлэг дор байгаад байдгүй. Би бусдын хоньны хороог ашиглан өөрийн хургийг өсгөж байгаа төдийх л амтэн хэрвээ чи жамуухад зэрэг гарган туслаад Тэмүүжин Ван хаан нарыг устгаж чадвал дараа нь бид хоёр дотны гаднаас хавсран жамуухыг дарах гэдэг алга уруулахын төдий амархан хэрэг. Тэр цагт тогтоо чи бид гурав тал нутгийг хуваан эзэмшиж болох биш үү? Харахгүй хуйлчин залхиха мөн юм та. Есүгэ чамаа хуваа бодсон өөдгөө амтэн гэдгийг бодолцсон тийм хож өгсөн онцлог хэрэг байна. Алив хүн байна уу? Байна. Наа тарган хоньнуудаа хонин тогоонд хийгээд. Алс голын зочин та асар өргөнд морилно. Татар болон зүрхтүүтэй хийсэн тулдаанаар Тэмүүжин өөрийн хүч чадал нэр сүрийг ихэд нэмэгдүүлж чаджээ. Түүний бодож байсанчлан энэ бүхэн зөрчдийн алтан улсын анхаарлыг нэг их татаагүй боловч тал нутгийн үстэн дайснууд нь түүний эсрэг нэн даруй ариун холбоо гихчийг байгуулж амжижээ. Өгсөхөө үзэлцэх шийдвэрлэх тулдаан түүнийг хүлээж байлаа. Монгол баатруудаа та бүхэн ядраагүй үстэй. Ядраагүй. Толой чи ядраагүй үз? Ядраагүй хаан эцэг минь. Өгөөдөө чи яаж вэ? Жаахан ядарч байгаа боловч тэсэд гарнаа. Миний отхонхоо толой сэтгэл санаа өөдрөг байгаа бол 3 дугаар хүү өгөөд үнэн үгээ өчөж байна. Аанар 2 хоног морин дэл дээр давхсан болохоор мэдээ чи хэрэг ядралгүй яах вэ? Би өөрөө ч их ядарч байна. Сэргийн жанжинхүү өөрөө ядарч өлсөж ундаасхын цагт өөрөөсөө өмнө сэргүүдээ боддог байх хэрэгтэй. Тийм учраас та бүхэн амар хүчтэй боловч таанч боломж алгадаа. Яагаад гэвэл миний журмын анд жамуух дөрвөн зүгт элчилгэн сэрэг цуглуулж байна. Хадган овг, салжиган овг, жадран овг, хонград овг зэрэг удургийн холбоотон овгийн овгуудын дээр 10 зүгийн 8 хэмээх өчирхэг улс. Татар иргэн 3 мэргэд зэрэг эртний өшөөтөн дайснуудтай хамсан удахгүй биднийг дайлаар ирж толгойг минь авах гэж байна. Энэ нөхцөл бид яах ёстой? Бид айрыг уухад толгоотойгоо байлгүй болохгүй. Тэдний толгой нь хөсөр унах ёстой. Байлдааны талбар дээр та бүхний толгойг амархан өнхрөн унахгүйг бодолцсон бүтэн 2 өдөр шин цэргийн сургууль хийлгсэн байлаа. Хүнсээ морин өвсөө идэж болно. Харин би бол миний хүүхдүүдийг оролцуулаад хинж хөл хөсөр амархыг зөвшөөрөхгүй. Номхон зогсороо. Номхон. Алтан та дажгүй юу? Өөр ямар арга байх вүлээ? Чивэт хоёр өсөн буурал болцоход ингэж өдөрч байх ч гэжтэй. Татар иргэн болон 3 мэрэгдийн бид нартай тулдаж байгаа бол өөр хэрэг гэсэн. Гэтэл энэ удаа түүний журмын нөхөд болон хадан эцэгтэй тулдах хэрэгтэй болж байгаа биз дээ. Энийг мэдсэн бол шууд Алтан ахыг Хяад аймгийн хаанаар өргөмжилдэг байж. Таач нэр хүндтэй буянтаа буурал шүү дээ. Хочраа. Би тэгээд онгоцоод уграа. Толгойг алдах чинь тутаа юу? Энэ шунхаа золиг ховдоглон залхихыг бодож амиа хоохолохоос өөр юу чадах вүлээ? Бүгд оройцоо. Гэхдээ мэдээ тавиалгүй горьгүй шүү. Оройтойгоо. Хэрвээ хоёулаа зүрхтүүдийг өөрийн талдаа татж чадвал бид ялагдахгүй нь лавтай. Эргүүн мөрөн минь таалан сонсогдов. Тэмүүжигийн эцэг миний эцгийг хөнөөж байсан бол тэр 5 жилийн өмнө Алтан улстай сүлбэлдэн манай хэдэн түмэн татар иргэнийг хөнөөсөн билээ. Тэмүүжин тийм болохоор Алтан улсын бууны нохой болжээ. Эргүүн мөрөн минь таалан соёрох. Тэмүүжингийн эцэг манай аймгийн чилүүдэгийн шинэхэн эхнэрийг булааж тэр өөрөө манай мэрэгдийг олон товлголон довтолж байсан. Тэрний уршигаар хэдэн мянган мэрэгдүүд амнасаа алдсан. Эргүүний мөрөн үндэс гол мөрмийн таалан сонс.
Тэмүүжин талын өлөн хөх чана болчиход байгаа тул манай 12 овог аймаг эвсэн нэгдэж эрд зориг эрдэм чадлаар шалгарсан Баатар сайн ир жамуухыг хаан эзнэр сонгон эв хүчээ нэгтгэн Тэмүүжин устгахаа хандгалж байна. Эргэн мөрөм үндэс гол минь батлах буйцаа. Тэмүүжин уг нь надтай 3 удаа журмаар барилдсан амд байсан бэлээ. Гэтэл тэр амтлах жаргалаа хуваалцсан амцх зовлонгоо үрэлцсэн гэсэн амдын журмыг зөрчин миний төрсөндөө тайчрыг хөнөөсөн. Өнөөдөр 12 овог аймгийн толгойлогчдын газар цугларн намайг гүр хаанд өргөмжилснөөр шудраг зурмыг иш болгон Тэмүүжин болон түүний холбоотон Ван хаан тойрол нарыг алж устгахаа амд гальж байна. Үр хаан! Үр хаан! Үр хаан! 1201 онд шинээр төрөн гарсан хүчний төлөөлөгч Тэмүүжин хуучныг баримтлагчдын төлөөлөгч жамуух нарын хооронд шийдвэрлэх тулаан болсон билээ. Их дайны утааг үнэртэх цаг төгсөөр байлаа. Тэмүүжин. Чи хоньны онгоцонд хамт өнжиж байсан жаахан охин хадааныг ядуурсан сандаг уу? Одоо би мөн хөх тэнгэр өөрийн хамгийн дээдийн инрэл буйныг өөрт чинь хүртээж хайрлан хамгаалах болтугай гэж залбирч байна. Хэн бэ? Бүүдугар. Чи юу хүн бэ? Би хонгородын дайсэцэн байна. Дайсэцэн гэдэг чинь Тэмүүжингийн бүртүүжингийн эсэг баха. Тийм ээ. Тэгэхээр та чинь би өөрөдөө Тэмүүжин надаас баг ихнэрэ болгон авах зөвшөөрлийг гуйж байсан хадаа нэр тохныг хайж байна. Түүгээр яах гэ? Тэр айлрт бусдын гэргий болсон шүү дээ. Түүний ариун сэтгэл алд биеийг дагаад бусдын гэрт очихоогүй байлгүй. Бос хүн өөрийн төрсөн охин хүргэн хуу хоёроос та хүртэл урах санаа агуулж яхад ариун сэтгэл үдээ цагт хэдэн хоны нэхэдэ тэнцвэлээ дээ. Охин минь би чамайг эндүү таниагүй байж. Чи одоох намайг өөрийн аав ах хоёртой уулзуулаад. Хадаанаа чи ямар хүнтэй үг солиод байна? Явцгаая. Өөрөө юу хүн бэлээ? Би дайсэцэн байна. Би өөрийн хонгороо довгийн толгойлогчдын энэ дайнд татагдан орохгүй байхыг ятгаад эсдэлв. Гэхдээ тэдний хинч их сүрэн залрах буйнгүй гэдгийг би мэднэ. Уран яруу донгод цоож ухаангүй муухарлаж дайраад миний хүргэн Тэмүүжин ялан дийлэх чадал байхгүй. Эрхэм дайсцэн та дорд бидэнтэй үүнийг ярьлаа гэж ямар хэрэг байх вүлээ? Би өөрийн хүргэнийг баг цус асгаруулаасаа гэсэндэ жамуухын тэргүүлсэн 12 овог аймгийн цэрэг мордын байдлыг хятан үсгэр зээрүүлэн бичсэн газрын зураг үйлдчихээд байна. Би эндээс гарах аргагүй тул та бүхнээс тусламж ирж байна. Дайсцэн таны нэр оюун бэлэг олноос хурц гэсэн утгыг илтгэдэг болохоор ийм уран аргаар биднийг сорин хорлох санаа сэдэ юм биз дээ. Дорд бол бидэнд эзэндээ үнэж явахаас илүү сайхан хэрэг юу байх вүлээ? Чи надад итгэхгүй байгаа хэрэг үү? Чи Тэмүүжингийн хятан үсэг мэдэхгүй гэдгийг чи өөрөө мэдэн шүү дээ. Тийм болохоор чи биднийг эзнээс уруух нь үгүй юу гэдгийг түншиж байгаа хэрэг байж. Чи яв. Үгүй ээ. Бүрт маа надаар хятан үсэг заалгасан юм. Хэрвээ би өрдөм нь та бүхэн Тэмүүжин таргуудагийн сэлмийн ирнээс аварж байсныг эс мэддэг байсан бол өнөөдөр нааша ирэх байсан гэж юу? Хэрвээ би өөрийг чинь хорлох санаа өвлсөн бол таргуудад тэр хуучны хэргийг хэлчих гэж болоход байсан. Би явъя да. Одоохон яв. Цаг хожимдож болохгүй. Би явсан дээр баха. Мөнх тэнгэр өршөөж байна. Баярлалаа. Энэ бол онон мөрөн болон хам мөрний уулзар газар байна. Бид энд байрлаж байгаа. Энэ бол Гөлет уул. Тэд нааша ирэхийн тулд Утхия, Аланса болон Хүүтэн зэрэг газруудаар дайрах ёстой. Та нар яах гэв? Зогс. Зогс гэж байна. Мухлаа юу та?
Муу харбасганы боол чи яахан миний явах замыг хааж зөрхөлдөг үлээ? Хурдан зайл. Өөлийн үжи минь. Би одоо хаан эзний нөхөр болсон шүү дээ. Хааны зөвшөөрлгүй хэн ч наашаа ганц алхахыг зөвшөөрөхгүй. Бүрий бөхөө. Одоохон энэ муу боолыг холдуул. Ухраарай. Цаашаа яв гэж байна шүү. Цаашаа. Өлийн үжин байх шиг дээ. Юу болов? Тийм үжи. Чи миний хусаач бихийг чамаас оруулаа гэж алж байсан байхаа? Тэр ганц надаас биш Монголын үг дээдсийн үйл хэрэгээс урвсан хүн шүү дээ. Хэрвээ өөр бусад хүмүүс орвол чи тэднийг бас адилхан алах уу? Тэгнэ. Тэгвэл би чамаас нэг юм асууя л да. Ханград аймаг жамуухын туган дор нэгдсэн гэдэг үнэн үү? Тэгсэн. Тэгвэл танай хадам эсэг дайс эцэн ч гэсэн тэдний дунд байгаа үстэй. Тийм ээ. Тэгвэл сайн байна. Одоохон дайс эцэнгийн охин бүртүүжинг алах хэрэгтэй. Бүрий бөхөө. Та нар яах гэв? Хүчээр биднийг дарах санаа байна уу? Би нийт Хяд аймгийнхны өмнөөс шудраг үннийг эрэлхийлж явна. Өөл юу ч нүү. Тэгвэл би өөрт чинь тэр шудраг үннийг хийлээд өгье. Нааша хүрээд ир. Чи түүнийг таних байна уу? Наадах чинь тайчуудын толгойлогч таргуудын албад шиг байх чинь. Тийм ээ. Би сурхан шар байна. Дайс эцэн надар Тэмүүжинд хэл хөргүүлсэн юм. Хин нэг боолын үгэнд итгэж байх юм? Энэ бол манай худын ирүүлсэн газрын зураг. Дээр Намбага хааны гэрэлт хөшөөн дээр байдаг шиг хятад үсэг байна. Эрхэм овгийн ахлагч нар үзэгтэн. Та нар харал та. Харж байна уу? Явцгаая. Сайн хар. Сайн хар. Сайн хар. Бэлгүүтэй. Бүрий бөхөйгээ боолгож авахгүй л жирхтүүд номорхгүй. Аха, та яа гэж бодож байна? Түүнтэй барил татах. Дийлэх үү? Би таны төлөө түмэнтэй хүч нэцэхгүй. Өршөөгөөрэй. Өчөөх энэ дөрөв болж тарцгаа. Бүрий бөхөө алив явцгаая. Тарцгаа. Бүрий бөхөө. Чи ингэж явчих гэж юу? Чи яах гэв? Чи сая миний хаан ахын их хүчин бүртбэрэгнийг минь гутаанд оромжлоо. Ах чамайг зэмлэхгүй байж болно. Харин би чамтай бэргэн гихчээгээ нэр төрийн төлөө нэгийг үзмээр байна. Чи түүнтэй эрүүл тулаа хийх гээв. Үгүй ээ, би түүнтэй эрүүл тулаалтаа хийхгүй. Яасан бүрий бөхөө. Чи чинь эгнэшгүй хүчтэйгээд байдаг биш үү? Гэтэл аймхаг улчгар амтан байсан байх шүү дээ. Бүрий бөхөө. Өлийн үжинг бүртийн өргөнд аваачин жаахан хамраа.
Борч шин дөлөөр довтлох бэлтгэлээ ханга. Мэдлээ. Зэлэм Байна. хорчийг хүн хартай жадран овг руу явуулж цаг хожин жамуу хийх тогтоож бай гэж хэл. За. Бэлгүүтэй чи Хэрээд аймаг руу очиж Ван хааныг бидэнд цэргийн хүч хавсран туслаач гэж хэл.